За энэ төрлийн гэмт хэрэгт прокурорын байгууллагын зүгээс ямар бодлого чиглэл баримталж ажиллаж байгаа вэ гэхээр хоёр улсын хооронд буюу харилцагч улсуудтай байгуулсан эрх зүйн тусалцаа үзүүлэх гэрээг баримталж ажилладаг. За мөн дотоодын хууль тогтоомж болон за Монгол улсын олон улсын гэрээ за мөн конвенц олон улсын конвенц зэргийг баримталж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг вэ гэхээр харилцагч улсуудтай байгуулсан эрх зүйн тусалцаа харилцаа үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр бид нэр гадаад улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. За ингэж явуулахдаа хамгийн түрүүнд баримтлах зарчим юу вэ гэхээр нэгдүгээр дотоодын хууль тогтоомж, хоёрдугаарт эрх зүйн тусалцаа харилцан тусалцаа үзүүлэх гэрээ, за Монгол улсын олон улсын гэрээ, за мөн олон улсын конвенц зэргийг баримталж ажиллаж байгаа. За ямар олон улсын гэрээ конвенц байна вэ гэхээр авилгын эсрэг конвенц бий, за мөн үндэстэн дамсан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцийн дагуу эрх зүйн харилцан тусалцаа үзүүлэх гэрээгээ баримталж ажиллаж байгаа. За прокурорын тухай хуулийн 26 дугаар зүйлд бол эрх зүйн тусалцаа харилцан үзүүлэх тухай бол тусгалаа олсон байдаг. Эрх зүйн тусалцаа харилцан тусалцаа үзүүлэх гэрээний дагуу явагдах процесс бол тодорхой шаардлага шалгууруудыг хангасан байвал зохидог. За энэ ч утгаараа энэ төрлийн процесс бол удаан үргэлжлэх талтай байдаг. За өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр тухайн улсад одоо энэ төрлийн гэмт хэргийг эрүүгийн хуулинд нь гэмт хэрэг тооцсон байх шаардлагатай. За мөн аль улсдаа энэ төрлийн гэмт хэрэг тодорхой үүдэл фактын хөөлц хугацаа дуусаагүй байх шаардлагыг мөн хангасан байдаг. За энэ агуулгаараа энэ процесс ажиллагаа бол удаашралтай явагддаг тал бол бий. 2022 оны байдлаар Монгол улс за 19 оронтой бол эрүүгийн иргэн талаар харилцан тусалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа. Энэ гэрээ байгуулсан хүрээндээ бол мөрдөн шалгах ажиллагааг Монгол улсад болон гадны улсад явуулах боломж бол байгаа. Өөрөөр хэлбэл за гадны улс оронд гэрч асуулгах, за мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шилжүүлэн авчрах, шилжүүлэн өгөх, за мөн хоригдол шийтгүүлсэн этгээдүүдийг харилцан солилцох асуудал бол энэхүү 19 улстай байгуулсан гэрээний хүрээнд шийдэгдээд явж байгаа.